Юу? Good morning, Өглөө Nina. мэндэ Лина. Би их өлсөж байна. Өглөөний мэндэж бай. Сайн одоохон бэлэн боллоо. Good. Сайн байна. Is Lynn Лин outside хажицны гадаад playing тоглож байгаа. already? Тийм ээ. Манайха жижигхэн ишгтэй болсноос хойш Ана тэр хоёр их эрт босдог болсон. Лин, талбай дээр очиод жаахан ногоо аваад ирээч. За тэгье ээж. Наашир бинг хоёлаа талбай руу хамт явах уу? Би ч гэсэн хамт явна. Ана, бингтэй хамт хүлээж аваарай. Яа, үгүй, наадхаа битгий. Лин, бинг цаас идэж эхэллээ. Санаа зовтгүй дээ зүгээр. Харин би наацхан чинь сайхан амттай гэж бодохгүй л байна. Лин, би тажиглаа шүү. Хурлаа чи. Намаа сургуулаа явсан хойгоор томоотой байгаараа заа юу. Би удахгүй эргээд ирнэ. Газар тариалангийн салбарт хүмүүс машин техник хэрэглэж эхэлсэн. Харин жижиг тосгон болон уулархаг газрын тариалангийн талбай дээр одоо хүртэл тэжээвэр амьтдыг ашиглаж байна. Ямар амьтад бидэнд тус болдгоо? Лин? Оо юу багшаа. Тий хорог. Лин, танаа яаж хургатаа болсон юм бэ? Эмээ өвөө хоёр өгсөн юм аа. Тэгээд пинк гэд нэр өгчихсөн. Үнэхээр хөөрхөн шүү. Би ч үл хүрч болох уу? Ирчин тэгээд юу идэх юм бэ? Бүгдээрээ манад очиж харцгаая л да. Бүгдээрээ яцгаая. Тэр өгчлээ. Бинг, Югнэ? Юу болсон юм бэ? Яаж тэр үү? бинг. Дотроо хэдхэнтэй гэлороо хидээд хоолоод нь тэрлээд өгчихсэн бололтой. Ий хөөрхөн. Чи минь тийм зүйл идэх хэрэггүй байсан. Линдийн зүйл тохиолдсон үнэхээр харамсаж байна. Хооргонд хоол гэж харагдахаар хог хаягдаг дэндүү их байна. Түүнээс болж амт өгдөг гэж би ястаа бодсонгүй. Энэ хавар сүүлийн үед даанч их хог хаягдад би болчихсон. Тэгээд л энэ зоолын явдал тохиолдлоо. Ээжээ, яагаад ийм зүйл тохиолдчихвоо? Өмнө нь бид хог хаягдлаа гадил жимсний хайсанд ороогоод тариалангийн талбайд хайчихдаг байлаа. Одоо болохоор бидний амьдрах орчин өөрчлөгдөж өөр маш олон төрлийн хог хаягдал бий болж одоо бид хаягдлаа гэлгэр утаар ороодог болсон. Энийг хардаа. Би тариалангийн талбай дээгүүр хайсан янз бүрийн хог оллоо.
Хөөх, ямар их юм бэ? Бид маш их хог хаягдал гаргаж юу ч бодлогоогоор хунцар савнуудыг хайж байна шүү дээ. Ингэж хаасаагүй хайж болохгүй шүү дээ. Энд чинь аюултай. Тэгээд ч манай тусхны хувьд хурцаар тавигдах асуудал болж байна. Тэр үнээр гонигтай харагдаж байгаа юу болсон юм бэ? Багшаа, тэрний хайртай хураг бинг нүгчсэн юм аа. Өглөөний минь хөөхтүүд ээ. Өчигдөр Линий хайртай хураг нь өгсөн гэж сонслоо. Хөөх янт. Бингид хаягдал гэлгуурууд эзэн гэж сонссон. Өө тийм үү. За тэгэхээр бид тосхонд маш их хог хаягдлыг харагдах болсныг мэдж байгаа. Тэгэхээр бүгдээрээ хог хаягдлыг дахин ашиглах талаар ярилцгаая. Төрөл бүрийн хог хаягдал байгааг би анзаарсан. Гэхдээ хүмүүс хог хаягдал гаргахгүй байж чадахгүй шүү дээ. Хогч нь бидэнд хэрэггүй. Би ихэнхдээ шидчихдэг юм аа. Би нэг өдөр замын ажиллагаан дээр суугаад үйл ихэн нүхийг харж байтал нэг машины жолооч хажуугаар өнгөтэй уудтай ог хаяад тэр нь миний толгойг онсон. Тэгэхээр хог хаяглаа хамаагүй хайж болохгүй юм шүү дээ. Хог хаяглыг зөв зохистой газар хаях хэрэгтэй. Харин тийм ээ, би элдэр зүлгэн дээр алхаж яваад хагаргаа шилэнд хүлээ зүсчихсэн шүү дээ багшаа. Хүлээ зүссэн гэд боддоо. За тэр чинь л их осолтой байсан байх шүү дээ. Тэгэхээр одоо бүгдээрээ ямар төрлийн хог хайж байгаа талаар ярилцгаая. Тэгээ багшаа тэгээ. Нина, Лин гайгүй болсон уу? Арай дээр болсон. Асуусан баярлалаа. Тэр жижигхэн хураг бид хүүхдэд том сургамж боллоо. Нора! Манай хүүхдүүдийн гидсэн өвдөд гүйлгээд байна. Чамд ямар нэг юм байна уу? Тэ житиг яриад байна уу да? Би энэ ямар вэ? Ноцтой гэж бодож байна. Наа, энийг өгөөрэй. Тэгээд эмнэлэг рүү авчаасан дээр баха гэж бодлоо. Харин тийм ээ. Би эмнэлэг рүү авч явах хэрэгтэй байх. Баяртай. Пит, Байна. Yen, байна огшоо. Лин, байна. Жит, Багшаа, жид өчигдөр эмнэлэгт хэвдчихсэн. житүү. Тэрэнд юу тохиолдсон юм болоо? Гэмтэл авсан юм болоо? Багшаа, миний дэргэд суудаг номч гэсэн байхгүй байна. Тэгэхээр өнөөдөр олон хүүхэд өвчтөө гэд ирэг байна. Тиймээс өнөөдөр эмнэлгээс сувлагч ирж сар бүрийн уншдаг лекц унших болно. Энэ газарт ямар өвчний дэгдэлт тархсан эсхийг олж мэдцгээе. Багшаа, одоо эрүүл мэндийн лекц эхлэх үү? За тэгээ. Бит таныг хүлээж байлаа. Тэгээд одоо эхэлж болно үсттэй. Тэгэлгүй яах вэ? Эхэл. За одоо бүгдээрээ анхаарлаа хандуулна. Өчигдөр танаа ангийн жид, нов, сягуруу гидсний өвчин тусч эмнэлэгт хэвдсэн байна. Яла хулган жом зэргээс болгоомжлох хэрэгтэй шүү. Тэд хог хаягдлаас өвчин халдаагч нянга зөөврлөж байдгийг. Зөвлөгөө өгсөнд тань үнэхээр их баярлалаа. Би хог хаягдaltaй холбоотой зүйлсийн тухай ярилцаж байсан тул үнэхээр сайн боллоо шүү. Бохир хогонд өвчин үүсгэж олон төрлийн нянг агуулгадж байдаг. Амьтад болон шавжнууд тэдгээр нянг бидэнд халдаадаг юм. Надад нэг асуулт байна. Хулган жом ялаанууд нь хог идчихэд яагаад өөрсдөө өвчлдөггүй юм бэ? Ийм л дээ. Миний хариулж чадахгүй асуулт байна. Ялаанаас асуухад тэр нянгуудтай ямар ч асуудалгүй байдаг гэсэн л дээ. Тоглосон юм да. За бохир орчин бидний 3 найзын үтсэн шалтгаануудын нэг нь байж болно л доо. Гэхдээ галтгооны өрөөний хог хаягдлаас гадна бидний орчинд өөр маш олон төрлийн хаягдал байна. Ховнцар сав, ээлдэг лааз гэх мэт.
Өнөө орой бид тосгоныхонтой уулзаж хог хаяглаа хэрхэн зөв зүйтэй зохицуулах талаар ярилцах болно. Эцэг ихтэй ирж оролцоорой гэж хэлээрэй хүүхдүүдээ. Чи дэлгүүр яваа юу? Хөөх зөндөө олон юм бэ? Тийм ээ, дэлгүүр явлаа. Гэхдээ чи энийг хартаа. Бүгдээрээ гэлгарууд хуванцар савтаа байгаа бидтэй. Хуванцар савд аваад байгаа юм шиг санагдаж байна шүү. Тийм байна. Энэ бүгдийн дараа хуванцар сав чинь өөрөө хог болон үлддэг шүү дээ. Хөөе. Өнөөдөр хог хаяглалын асуудыг хэрхэн шийдэх талаар хурал болно гэж сонслоо. Ойр дээр чи ялаа хорхоо хэлбэгшээд байгаа юм аа. Ер нь бүгдээ очих байх гэж найдаж байна. Гэхдээ ямар нэг юм хийхгүй бол болохгүй болсон байна шүү дээ. Гэхдээ тийм үгүй юу? Хорхоо шавж бидний амьдарч байгаа орчин тойрныг дэндүү муухай болгож байна. Бид хогийн сав болгоныг таглах хэрэгтэй. Эсвэл зүгээр ялаа жомнуудыг хуралдаа үржиж болно шүү дээ. Эрүүл мэндийн талаар ярилцахаар эмнэлгээс зөвлөгч ирсэн байна. Тиймээс иргэд та бүхэн яриаг нь анхааралтай сонс. Өчигдөр 3 хүүхэд эмнэлэгт хүргэглээ. Энэ нь тэр бүр тохиолдоод байдгүй тул би шалтгааныг нь олж мэдхээр танаа тосгонд ирсэн. Танаа тосгоныхон хог хаяглаа буруу хаяснаас болж эрүүл ахуйн доголдол гарч байгааг би олж мэдлээ. Канадаас ч болж тэр хөөрхий хургууттай зүйл идээд өгсөн юм шүү дээ. Одоо бүгдээрээ хог хаяглалын зохистой ашиглалтыг хариуцсан албаны хүний яриаг сонсцгоё. Өрөө мэд иргэдэ. Бидний амьдралын хэв маяг өөрчлөгдөхийн хэрээр үүсэх хог хаяглал ихсэж байна шүү дээ. За тэгээд үүнээс хэрхэн гарч болох вэ гэдэг асуулт гарч байна. Бүгдийг нь цуглуулаад шатааж болно шүү дээ. Энэ бол асуудал шийдэх хамгийн сайн арга биш гэж би бодож байна. Тэгэхээр хог хаяглалыг шатаахаас хортоо хий нэвлүүд үүсэж болно. Мөн төвшний хогон дунд хортхий агуулсан сав байвал тесэрч дэлбэрэх аюултай байдаг юм шүү. Үүнийг та бүхэн анхаарах хэрэгтэй. Тэр ч үнэн шүү. Хамгийн сүүлд хуванцар гэлгарууд зэргийн хог шатаахад миний дэд зэх өвдөж бүр бөөлжсөн шүү. Тэр чинь л тун аюултай байсан бай. Иргэдээ харцгаа. Хог хаяглалыг шатаах үед диоксин гэдэг хортхий ялгарч болно. Хог хаяглалыг шатах, үл шатах шинжээс нь хамаарч зөв устгах ёстой байдаг юм. Мөн хог хаяглалаас заримыг нь дахин боловсруулж болдог үлээ. Гэхдээ дахин ашиглахаас өмнө сайтар ялгах хэрэгтэй. Тэр ч тийм шүү. Хангалттай сайн цэвэрлсэн хувцар болоод хөнгөн цагааныг хог цуглуулагч худалдаачтай зарж болдог. Манай гэрт ийм зүйл их байгаа. Сайн байна хадагта. Та тэднийг худалдаж болно шүү дээ. Энэ жилч тэгвэл их хэмжээний мөнгө олж болох нь дээ. Чи юм бүхнийг цуглуулдаг. Тэр жойдгоо хог хүртэл цуглуулдаг. Тэрнээс ч болж чи өвчин туссан. Чи яаж ингэж хэлж чадж байна? За та хоёр хоёулаа тайвшраа. Үүний ашигтай тал нь юу вэ гэвэл бид хэрэглээ дууссан зүйлсээ цааш нь зарж мөнгө олж болох юм байна шүү дээ. Тэгэхээр би хүүхдүүдээс хэрэглэж дууссан боловч зарж болох зүйлийн талаар цуглуулъя гэж сандуулгыг. Тэгээд сургууль ангидаа хэрэгтэй зүйл худалдаж авч болно үстэй. Тэгвэл би органик хог хаяглал цуглуулж бусад тариаланчдад бордоо бэлтгэж өгөх шийдлээ. Үнэхээр зөв санаа байна. Бордоо тариалангийн талбайг илүү үржин шимтэй болгоно шүү дээ. Бас тэгээд ургацыг нэмэгдүүлнэ. Бидний хэн маань хог хаяглалыг дахин боловсруулж чадна. Тиймээс та бүхнийг хамтарч ажиллавал их эхэн баярлах болно шүү. Тийм ээ. Бид бүгд гэлгаруудаа дахин хэрэглэж болох юм байна шүү дээ. Би санал нэгтэй байна. Саяхан надад ирсэн бэлгийг самнаас нь салахад маш жижигхэн болсон байсан л да. Чи миний саяхан чамд өгсөн бэлгийн тухай яриад байна да, тийм үү? Сайтар харах тусам бүрч олон хог олдож байгаа биз? Бажаар юм мууцсан хог. Галтгооны хог хаяглалыг бордоонд хэрэглэж болно шүү дээ. Хуванцар уудас автаад биш бол. Харин тийм ээ. Гэлгарууд ч одоо газарт буулсан ч дахин задардаг үед байгаа юм. Гэхдээ тийм учраас бордоонд ашиглах боломжгүй болж байна.
Жид, Ноб, Сия даагуурын зүгээр болсныг харахад үнэхээр сайхан байна шүү. Марцнаас Линд тохиолдсон явдал их харамсаж байна. Гэхдээ энэ явдал биднийг нэг чухал зүйлийг ойлгоход тус болсон гэж итгэж байгаа. Бид тосгоноо хогноос нь салгасан. Та нар юу гэж бодож байна да? Манай тусган мэдээ сайхан цэвэрхэн харагдаж байгаа. Миний бодлоор манай тосгон илүү гэгээдээ болсон юм шиг. Манай гэрийнхэн хог хаяглаараа бордоо хийж байхад дахирсан. Сайн байна, Жид. Чи хог цуглууснараа юу мэдж авсан бэ? Би хогийг зөв хуваарлаж чадах юм бол дахиад боловсруулж болдгийг мэдэж авсан. Мөн дахин боловсруулсан зүйлийг зараад өөрт хэрэгтэй зүйлсээ худалдаж авч болно. Хөл бөмбөгийн бөмбөг авч болох уу? Хүүхэлдээтэй болъё. Эсвэл гитар. Бомбор. Компьютер тоглоом инээдгүй ном таны мэдхүү ном авч болох уу? Сайн цэвэрлээ болж байна. Урдаа зоригтой байхад та нар илүү үр дүнтэй ажиллаж байгаа үстэй. Сайн байна. Дахиад хэдэн лог дотоо байна шүү. Лита, энэ хогны уута баг дүүрч байна. Баярлалаа. Би тодохгүй бөмбөг хөдөлж авах боломжтой болно. Хог хаяглыг зөв зохистой зохицуулах хөтөлбөр ийм хөгжилтэй зүйлд хүрэх юм гэж ястаа төсөөлсөнгөө шүү. Багшаа. Анна яасан бэ? Өвөө эмээ хоёр бингийг авчирч байна. Бинг? Тийм ээ. Лин, чамайг үнэхээр том зорилгод хүрсэнгээ сонсоод өвөө эмээ хоёр нь энэ хургийг чамд бэлгэлэхээр шийдлээ. Тийм үү? Баярлалаа өвөө. Би үнэхээр их баяртай байна. Тусган цэвэрхэн сайхан болсон байна. Энэ удаад бидний хураг эрүүл чирэг хонь болно гэдэгт итгэлтэй байна эмээ. Баярлалаа. Танд маш их баярлалаа. Лин үнэхээр гайхалтай биш гэж юу? Орчуулсан Болдбаатар, инженер Эрдэнэт, дууны нариулагч Гам Мигмар, зуу оруулсан жүжигчид Алтан чимэг Нямбаяр Инх Амглан, Дархан сүх Баярхүү. Боловсрол соёл шинжлэх ухааны яамны харьяа албан бус боловсрол зайны сургалтын GL студид хүргүүллээ.